За дахин нэг сонирхолтой чухал баримтыг өргөе. Шиви хаан нас барув. Түүний дүү Жэли Фоше хагаан болов. Түүнийг чолоо хагаан гэдэг. За нас оров. Дараа нь түүний дүү Дови Жэли хагаан болов. За Жэли хагаан бол нийт он толын 620 дугаар оноос 630 дугаар оны хооронд хаан байсан. За энэ үед нь бол баруун дэргийн хаан бол Тун Иху хаан болсон байгаа. За сүү ус биш тан ус байж байгаа. За газар нутг нь бол яг энэ өөрчлөгдөг байсан. Жэли хаан болох үед бол газар нутг нь бол Шиви хаанаас өгүүлж авсан газар нутаг хүн артаагаа байсан. За энэ ч нэг баримтэн Тайзун гэдэг нь Тан төрийн 2 дугаар хаан Лишимин. Вэголын дэрэгд зэрэгтэйгээ Жэли хаан нөгөө талаас Тайзун хаан уулзсан. Тэгээд хоёулаа цэргээ орхиод хоёр цэргийн хоёр тийшээ зайлсхийгээд тэр хоёр гол алслан хоёулаа уулзаж андгаалсан байна. Энэ баримтыг бол судлаачид бүгдээрээ мэддэг. Энэ баримтаас юу сонирхолтой байна гэхээр ямар хэл дээр энэ ярилцчихсэн юм бэ? Тийм ээ. Танзун энэ өтгөний хэлийг мэддэг байсан юм уу? Эсвэл Жэли энэ Тан төрийн хэлийг мэддэг байсан уу? Хаан зүсэг босорсон байсан уу гэдэг асуудал байгаа юм шүү энэ. За ингээд зөмөрөө ийм нэгэн баримт байна. Тэгээд дараагийнхаа самбарлуу орцгоё.